Дэлхийн Монголчууд MJL радио 88.3 дэлгэн дээр сөгөөд харуулсан сонсож байгаа хэрэг танд өглөөний мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 7 цаг 12 минут болсон байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Аргун, хөтлөгч Цэцэг, нариулагч Борхуугийн Чамбатнар дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өглөөний мэнд Аргун. Өглөөний мэнд Цэцэг сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Сайхан амарсан уу? Сайхан амарсан. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар мөрөөдлийн хурмаа хийгээд боловсрын аялал бэлгэн даваарай гэсэн үрэтэйгээр Мондакт компани хамтран ажиллана. За мөн цэвэр тунгалаг цэнгэг амт Акофина хамтран ажиллана. За Улаанбаатарт 7 цаг 12 минут болсон байна. Өнөөдөр 2025 оны 6 сарын 13-ны өдрөө. За өнөөдөр бол он гараа 164 дахь өдөр тохиож байна. За он тусахад 201 өдөр үлдсэн байна. За өргөжлүүлээ цаг агарын мэдээлэлтэй танилцдаг. Улаанбаатар хотын урьдчилсан 5 хоногийн цаг агарын мэдээллийг танилцуулъя. 7 цаг 10 минутын байдлаар Улаанбаатар хотод 11 градусын дулаан байна. За тэгвэл өдөртөө 17, шөнөдөө 6 градусын дулаан онохны. Өнөөдөр бас бороотой юм байна. Харин маргааш буюу Бям гарагт өдөртөө 18, шөнөдөө 7 градус, Нэм гарагт өдөртөө 24, шөнөдөө 10 градус, Ирэх Даваа гарагт өдөртөө 26, шөнөдөө 12 градус бол Ирэх Мягмар гарагт өдөртөө 26 градусын тус дулаан байх нь байна. За өнөө маргааш жоохон сэрүүхэн тэгэл халдах юм байна да. За өнөөдөр 6 сарын 13-ны өдөр. За нэг бас зүйл давцад тохиож байгаа нь өнөөдөр 5 дахь өдөр байна. Тэгэхээр 5 дахь 13 буюу за энийг бол хар баасан гариг гэж бас нэрлэдэг байдаг. Муу ёрын баасан гариг гэдэг. Тэгэхээр өнөөдөр ер нь жилдээ нэг удаа баасан гариг заавал 13 тохиодог юм байна. Жилдээ. Тэгээ тэр өдөр нь өнөөдөр юм байна. За тэгээд энэ 13-тай холбоотой хүмүүсийн ялангуяа барууныхны христийн шашинтай орнууд дотор ийм мохор сүсэг асар их байдаг. За өмнөөс болоод хар баасан гаригаас болж жилдээ энэ өдрөө зөвхөн энэ өдөрт эдийн засаг 600-аас 800 сая долларын алдагдал хүлээдгээ гэсэн байна. За бид нар чинь монголчууд чинь нөгөө 2 дахь өдөр замд гардггүй гэдэг тийм мохор сүсэг байдаг шиг яг тийм өдөр нь. За тэгээд одоо тухайдбал яг Монголд 2 дахь өдөр орон нутгийн ачаа тээвэр маш бага байдаг. За модон хохимо өдөр үсэлсэл өсчингүүд их мөнгө бага байдаг шиг. За яг 5 дахь 13 бол их онцгой бас ийм мохор сүсэгтэй холбоотой ийм үйл явдал болдгийм байна. За энэс нь болж эдийн засгийн бодит тохирлол хүртэл ирдэг тийм өдөр гэж хэлж болно. За тэгээд бас их сонин өнөө цагт бол ер нь хүмүүс мохор сүсэг бол багасж байгаа ийм юмд итгэх нь бол багасж байгаа боловч тэгэл нэг сэтгэл зүйтэй гэдэг шиг үргэлжлүүлэл яг байгаад байдаг тийм. Тийм хөтлөө зөндөө байгаа. За надад хамгийн ингээд онцгой бүр сэтгэлд төрүүлж исэн энэ барууныхны 13-ыг ингээд үзий яддаг гэх юм уу 13-ыг ингээд онцгой ингээд мохор сүсгэлдэг тохиолдол Украинд очиж явах байсан. Украины төв одоо юу нэга зашид бодлоога. За тэнд нь очиод би нэрнгэс 13 давхрын лифтэн дээр товчлуур олоогүй. Тэгээ ер нь ганц Украинд ч биш Америк ер нь барууны олон улсад ийм 13-ын давхар байдгүй юм байна штэ. 13 давхар. За тэгээд кино театр янз янзын газрууд 13 дахь игнэ гэж байхгүй. Зарим онцгой онгоцны судлууд дээр 13 дахь игнэ гэж бас байдгүй юм байна. Тэгэхээр сайн анзаарвал 13 гэдэг тоог бол ингээд харагдахгүй байгаа юм шиг мөртлөө энэ цаагуур нэлээд тийм ач холбогдол өгдөг юм байна хүмүүс. Яалтчгүй энэ одоо мохор сүсгийг ялтаа нэг итгэчихээр те. Тий 13 гэдэг чи яагаад муу тоо болчлоо? 12-ын сайн билүү яалаа? За 13 Христийн дагагчтай холбоотой юу? Христийн дагагчтай холбоотой. За Жудас гэдэг Христийг мөрсөн одоо альсан нөхөр ойрын дотны хүн 13 дахь цаачин байсан гэж ярьдаг. За энэ үүнээс л юу н эхлэлтэй гэж үзэж болно. Ууг нь шүү дээ бүгдээр яг нэг ийм тооцоо хийж үзвэл үнэхээр сонирм. Дэлхий ер нь бол жилд 12 биш 13 сартай байсан бол маш гоё тохирох байсан гэж ярьдаг. Тийм үү? Яагаад тэгэхээр бүгдээрээ тооцоод үзэл та. Хэрвээ бүх сар болгон 4-7 хоногтойсэн бол бүгдээр 28 хоногтой. Тэгээд 13 сар яг таарна жилд. 364 болно гэсэн. Нэг л хоног зүрнэ гэсэн. Тэгэхээр яг ингээд бүх жилийг одоо 13 сард хуваачвал яг тохирох байгаа байхгүй юу? Тэгтэл яагаад энэтэй холбоотой вэ гэхээр Европ ялангуяа бид нар ч одоо ингээд Христийн Григорийн толгойд чинь шашинтай холбоотой. За Христийн шашинтнууд донд бол трискайдекофобия буюу 13-аас айх одоо айц гэж бүр байдаг. 13 хараад зүгээр сүнсэн залчт. Борхон минь. Өнөөдөр юм хийхгүй шүү. Бараг гэрээс гардаггүй юм шүү гээ. Сэтгэлсүгээр л бэлддэг байх та. Тэгээ бас их сони. Энэ зарим ингээд хамгийн үр ашигтай зохион байгуулалтаа гэж үздэг юм байна. Тэгээ зарим компаниуд яг
дотоод компани хөтөлбөрөөрөө 13 сартай тийм хөтлөл календар хуулийн ашигладаг тийм компаниуд байдаг байсан. Одоо бол бүр хуулиар бүр хүчээр харгалсан юм. Тэрнээс ууг нь бол нэрнгээс 13 сартайсан бол яг л тарах гэдэг байхгүй юу? 13 дахь сарын цалин байлан гэдэг нэг юм яриад идэг лөө. Юун дээр? Гэхдээ ер нь л хүмүүс тэгж яриад идэг гэж санагдаад ах юм. Байдаг л тэр чинь нөгөө жилийн бонус гэж байгаа л та тий. Тэгэж ярьж байгаа. За ямар ч гэсэн тэгэд өнөөдөр 5 дахь 13 болж байна. Тэгэд зарим маш ховор тохиолдолд жилдээ 3 удаа 13 давхцдаг. За тэр жил бол олон 13 тухайн жилдээ багтдаг. Тэр жил бол 2024 он байсан. 24 онд бол 213 дараалал бүр одоо 13-т таарсан санаж. Нилээ ойрхон яригдадсан шүү. Тийм. За тэгэд 11 жил тутамдаа 3-13 нэг жилд таардаг. Үндсэндээ бол жил болгон л нэг 5 дахь 13 болдог. Тэр нь энэ жилийнх бол энэ өдөр тохиож байгаа юм байна. 6 сарын 13. 6 сарын 13. За тэгээд монголчуудад бол ямар хамаахгүй нөө ёс мэдгүй хүн ёр алдахгүй гэдэг шиг хамаагүй. Гэхдээ надад бол энэ 13-т энэ одоо итгэдэг юм уу чи? Үгүй би итгэдэг. Би ер нь нэг тийм бүр итгэх ингээд сэтгэл зүйтэй санагдсан ч өөрийгөө өчлөөд ийм ингээд туршиж үзээд гэх юм уу. За би эрсдлийн дай. Харин дай ич үзээ. гэж жоохон зоригчлох дуртай. Тэгэл янз янзын илүү балаа юунуудад мухарсас гүдэд хамаг юмаа бариулчвал хэцүү шүү дээ. Юу ч хийж чадахгүй амьдраад тусвал яа. Маш богинохон хугацаанд. Харин ч бүр эсэргээрээ яг ингээ мото өхмө гэдэг өдөр өсчээ орохоор амар идэг штэ хойчор дараалах. Тийм. Би энийг зүгээр л үсээ усуулахдаа өөрөө ингээ хус гэж оролдоод тэгснэ болгоолгоо. За тэгээд үсчин очиод хусалцсан тэгээд үдсэн ч модоо хүм өдрөөс. Мууц юм алга. Аа. Гэхдээ мууц юм төв. Орохгүй ч яах байггүй нэ. Тэгээд одоо яалтаж хэлээ те. Тэгээд тийм юм итгэхгүй байх гэж яддаг. За тэгээд мэдээж хэрэг 800-аас 90 сая доллар гэдэг бол зөвхөн Америк нэгдсэн улсад байгаа. Дэлхийд даяар ер нь ялангуяа түрүүн хэлсэн христчэнтэй улсууд бол ийм хохирломсдог аа. Тэгээд ийм онцгой өдөр бас өнөөдөр тохиож байгаа юм байна. За өнөөдөр хоёр бас олон улсын өдөр тохиож байна. За нэг өдөр нь бол альпинизмыг анхаарах өдөр гэж. Альпинизмыг таньж мэдэх өдөр гэж. Олон улсын тийм өдөр болж байгаа. За альпино гэдэг бол цагаан гэсэн утгатай. Төрхийн одоо бидний найрс чинь ямар өнгөтэй байх нь бидний найрснаас ямар пигмент ялгаруулгаас хамаардаг. Заримдаа генийн ховор тохиолдолд альпино хүмүүс төрдөг. За тэр хамгийн эвгүй нь одоо яг Африкт хүүхдүүд хаяа альпино төрдөг. Тэрийг чөтгөр гэж үздэг ч юм уу. Хурцсагт авч үздэг тийм альпино хүмүүсийг хүүхдүүдийг гадуурхах үзэгдэл нэлээд их байдаг. За энийг бол цэвэр мухар сүсгтэйгээ холбоотой байдаг. Ихэнх хүмүүс одоо цагаан чөтгөр ч юм уу янз янзаар өвчин зовлон гэдэг зүгээр л цаанаасаа л энэ нөгөө пигментийн өөр пигментийг цагаанаас өөр пигмент ялгаруулах чадваргүй болчдөг учраас бүх зүйл нь цагаан тийм хүүхдүүд төрдөг. За үс нүд зарим хэсэг одоо нүүр царин бүгд цагаан байдаг тийм арсны зарим хэсэг хэрэг тий. За энэ бол ингээд онцгой генийн удамшилтай холбоотой ийм тохиолдол гэдгийг ойлгоод бас хүмүүстэй хэлэх өдөр юм байна. За тийм хүмүүстэй таарч юу? Би бага хахад манай юунд арангаад нэг би ихтэй айгу юу санд юм аа ийм нөгөө одоо юу тийм муу сандаг гэх юм уу? Зармийн санд манай ахч нар л энэ нэг хажуудлын айлын ийм цагаан өмсгтэй хаас айгаагүйгээд идэгсэн байхгүй юу? Хөмсг нь хаар хөмсгөн цагаан гэж айгаалгүй гэдэг үс. Тэгээд би хальт санд. Тэгээд нөгөө хүүхд юм чи юугаач мэдгүй шүү дээ. Энэ хүн яагаад ийм болцсон гэдгээч мэдгүй. Тэгээд зүгээр ингэ шууд утгаараа нөгөө ахч нарыг дагаал айгаад эхэлж байгаа байхгүй юу? Нэг тийм тохиолдол байна. Харин тийм нийт тэр айдаг. Тэгэхээр энэ бол тийм та айх бол ерөөсөө байхгүй. Яг л бидэнтэй адилхан хүмүүс зүгээр удамшлын онцгой тийм тохиргоотой гэх юм уу. За бас нэг сонирхолтой өдөр болж байгаа нь өнөөдөр олон улсын сүх шидэлтийн өдөр гэж байна. Сүх шидэлтийн өдөр яг зөв сонссон. Тийм бүр спорт гэдэг юм байна. Нэр хоёлаа түрүү жил ярьж илүү. Тэгсэн санагдаад ах юм. За сүх шидэлтийн өдөр өнөөдөр тохиож байна. За тэгээд хэр хоол зайд шидэхүү мэдхүү гэж үздэг байх тийм. Хэр хоол тэгээд хэр оновчтой шидэхүү гэдэг бас их аюултай спорт л. Одоо жишээ нь ингээд яг сүхээ авлаа шидлээ. Буруу ойлоо буцаж шидэх магадaltaй байдаг. За ийм бас аюултай спорт гэдэг юм байна. Сонирхолтой. Тэгээд юу ер нь ингээд аягүй сонир мартамхай болчт юм байна тий. Түрүү жил яг юу ярьснаа нөгөө архив руу орж харахгүй л ижлэх юм ярьж гад байгаа юм шиг. Тэгээ ингээд нэг хүн сонгоод ярих гэхэлэр энийг ярьлуу яриаггүй л үгүй ингээд амар сонио аягүй мартамхай болчт юм байна. Сов дундрах альбино хүүхдүүд хараа маш муутай байдаг гэсэн байна. За дархлаа муутай байдаг гэсэн байна.
За одоо бас гайгүй болсон нэг хэсэг гадуурхад үздэггүй байсан альпинтай хүмүүсийг гэсэн байна. Харин тий. Одоо сүүлийн үед юу яадаг болсон байл шүү дээ. Модельуд аягүй их болсон мөлий. Инстаграмаар тийм нөгөө нэг инфлюенсерүүд ч байгаа. Тэгээ манай говийн рекламд илүү бас нэг юм альбино охин тоглосон байдаг шүү. Тэгэхээр бас манайх чинь нийгмийн хувьд ёс зүйн хувьд бас аягүй хайтайхан байгаа мэн гэж харсан шүү. Яг бид нар өөрсдөө альбино болоод төрчүүл бас хэцүү л юм дээ. Тэр чинь ингээ хүн өөрөө тийм онцгой байдлаар сонгож төрөхгүй шүү дээ. Тэгээ хүмүүс ингээл харьцах гэхээр бүгд айгаал бүгд чихүр жирхэл байдаг бол үнэхээр бас хэцүү байдаг баг гэж бодогдлоо. За хамтран ажиллаж танилцуулах гэх. За хамтран ажиллагчаар мөрөөдлийн хөрмөө хийгээд боловсрын аялал бэлгэн даваарай гэсэн үрэтэйгээр Мондакт компани хамтран ажиллаж байна. За Triple Event Hall буюу их найт төвд байдаг А, Б заалнаас сонголтоо хийх боломжтой. За аль зааланч багнагүй. За би Triple Event Hall руу сая өнгөрсөн бүтэн сайн очсон. Айгу гоё зохион байгуулалттай юм лээ. За тэгэхээр та хэрвээ хурмаа хийж байгаа бол за давхар бал сараа эднийхэр даралдах бас азаа хийвэл боломжтой юм байна. Мондакт компани энэ одоо 200-аас 80 зочин хүлээж авах хүчин чадал. 800. 800. 200-аас 800 шүү. За ингэсэн юм. За ер нь бол хурим гэдэг хүний амьдралд хамгийн нандин мөчөө. За энийг хурим хийж байгаа хүмүүс аль болох гоё дурсамжтай сайхан байх гэж хичээдэг шүү дээ. Тэгвэл Мондакт компани энд тусалж байгаа. 200-аас 800 зочид хүлээж авах хүчин чадалтай. За юунуудын хувьд ямар заалнуудын хувьд вэ гэхээр аргууны төрөнд дурдсан энэ Triple Event Hall гэж байгаа. Энэ их найт төвд байрлаж байгаа А, Б заалтай. Тэгээд аль ч заал нь сонгож болно. Event Ballroom гэж байгаа. Энэ 8 м өндөр таацтай. Гадаад талбайд хийх сонирхолтой хосуудад зориулаад хүссэн газраа хийх боломжтой 800 хүний асар болон кетеринг үйлчилгээ гэж байгаа байхгүй юу? Тэгээ бүр 2000 хүн хүлээж авсан юм дуршлагтай ийм үйлчилгээ юм байна. Энэ кетеринг гэхэр ч одоо нөгөө бүх зүйлийг л гадаа бэлдээд өгч гэсэн үг шүү дээ тийм ээ. За Glory Resort гэж байгаа. Энэ болохоор Монгол ёс заншлаараа хурмаа хийж байгаа хосуудад зориулаад дэлхийн хамгийн том гэр болох Их Монгол өргөө болон Glory Ballroom-ыг сонгоод 500 гаруй Европ, Аз хоолноос мэргэжлийн тогооч нарын өндөр шалгуураар сонгогдсон хоолноос бүрдэх хурмын ширээний менюнээс сонголт хийх боломжтой болж байгаа юм байна. Тэгэхээр ер нь өөрөө яг хосууд хаана хурмаа хий гэж төлөвлөж байгаа тэр болгоныг нь л санал болгож ийн гэсэн үг шүү дээ Мондактын хувьд л тий. За одоо хурим хийнэ гэдэг чинь хүний хамгийн чухал, хамгийн аз жаргалтай нандин одоо мөч өгдөг. За энийг хаана хийх вэ, хаана сонгох вэ гэдэг бол ер нь хурим хийх сонголт бас төдийлөө олон байдаг юм билээ Монголд. Гэхдээ ийм хүн Мондакт компани гайхалтай ийм хурим яг тохиромжтой юм ивент хоолуудтай юм ба шүү дээ. Тийм. Тэгээ хамгийн гол нь хурмаа яг Мондактаар ингээд зохион байгуулуулад хийчих юм бол балсарын аялалд өнгөө явчихна гэдэг үл айгүй гоё байгаа зү. Бүр ингээд батны балсарын аялал. Тийм. Шууд одоо хосуудыг аль нэг тийшээ сонгосон газар руугаа балсарын аялалд явуулна гэсэн үг. Яа. За тэгэхээр эднийх мэдээж нөгөө хурмын чимэглэл, урлагийн хөтөлбөр гэх мэт хуримтай холбоотой бүх төрлийн мэдээллийг нэг дороос хурмын зөвлөгч нараас нь зөвлөгөө авчих боломжтой. Мөрөөдлийн хурмаа хийгээд басрын аяллыг бэлгэнд авах юм алтан боломжийг осуудаа олгож байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг 77 10 77 77 10 77 88 гэсэн дугаараас авна. 77 10 77 88. За мөрөөдлийн хурмаа хийгээд басрын аяллаа бэлгэнд аваараа Мондакт компани хамтран ажилласанд баярлалаа. Баярлалаа. За дараагийн сэдв рүү орё хэдүүлээ. Өнөөдөр түүхэнд төрсэн алдартай хүн Джон Нэшийн төрс өдөр ирсэн шүү дээ. Джон Нэш. Джон Нэш. Америкийн математикч тоглоомын онол. Тийм, тоглоомын онолыг боловсруулсан. Тэгээд Нобелийн шагналтай юм эрдэмтэн байгаа. Тэгээд энэ хүний яг онцлог нь юу юм бэ? Яагаад энэ хүн ингээд ийм алдартай юм бэ? Энэ хүний тухай кино гэдэг чинь Beautiful Mind гэдэг те. Сэтгцийн өвчнөдөө тэмцээд хамгийн гол нь түүнийг яалж дийлж чадсан юм амьд домогч шиг яригддаг юм баггүй. Тэгээд өөрөөр хэлэх юм бол сэтгцийн өвчнийг ялаад эрдмийн оргид эргэж гарч ирж чадсан цорын ганц Нобелийн шагналтан гэж Джон Нэшийг тодорхойлж байна. За тэгэхээр хэдүүлээ өнөөдөр Джон Нэшийн тухайр нь аргун Beautiful Mind-ыг үзсэн бах тий? Үзсэн. Гэтэ яг тогтож үзсэн хэсгээс санахгүй байна. Ямар ч хэсэг нэлээд хэсгүүдээс нарж исэн. Манай ихч дүүнэр их дуртай энэ кино. Тийм гоё кино л да. За Нэшийн хувьд 1928 оны 6 дугаар сарын 13-нд Америк нэгдсэн улсын баруун Виржиниад төрсэн юм билээ. Аав нь цахилгааны инженер мэргэжилтэй хүн байсан. Ээж нь багш мэргэжилтэй хүн. Тийм учраас хүүгийнхаа нөгөө ийм авьяастай байдлыг сурч мэдэх сонирхолтой математикт аягүй авьяастайг нь багаас нээж нь таньсан гэдэм билээ. Гэр бүлийнхээ ууган хүн Марта гэдэг юм охин дүүтэй байсан. Гэхдээ дүүн Нэштэй харьцуулахад бүр тис ондоо зан характертай юм байсан. Нийгмийн түүх аягүй өндөртэй охин байсан гэж хэлж болно л доо.
За харин Нэшийн үед ямар үг байсан гэхээр багасаа ер нь суудан болох нь ойлгомжтой өвгдсөн төрсөн хүү гэж түүнийг хэлжсэн. Гэхдээ зан авирын хувьд бол хитрхи дотогшогоо этгээд зан төлөвтэй юм хөвгдсэн байгаа байхгүй. Тэгээд нийгмийн харилцаа маш муу. Тоглоомын талбайд хүүхдүүдтэй тоглоно гэхээсээ илүү ер нь шижлэх ухааны номон дунд л амьдардаг ийм хүүхэд байсан юм байлээ. Тэгээд сурагч байхдаа ер нь ингээд ийм элдвийн туршилтуудыг хийх айгүй дуртай байсан. Бүр нэг удаа химийн лабораторийг дэлбэлэг шахаж байсан. Ийм удаатай юм билээ туршилт хийж хагаад. Тэгээ сургууль дээр Нэшийг юу гэдэг байсан гэхээр хитрхи ухаантай гэхдээ хачин хүү гэж найзууд нь ангийнх нь дууддаг байсан юм билээ. Тэгэхээр ер нь нэг юм хачин хүү гэж найзууд нь хэлээд ин гэдэг чинь түүний дотогшоогоо зожигийн зан нилийн юм юу байсныг одоо их байсныг илтгэж байгааз. За 14 настайдаа дифференциал тооллын онол уншиж эхэлсэн 14 дээд. Тэгээд физик, математик, анагаах ухаан, философи зэрэг юм маш олон салбарт сонирхолтой. Хамгийн гол нь энэ салбаруудаас авсан мэдээллийг хооронд нь ингээд аягуулсаа холбож ойлгодог байсан байгаа. Тийм болохоор их сургуулийн багш нар нь бүр чи яг их сургуулийн багшийг сэтгэдэг гэж бүр бага наснд нь хэлдэг байсан юм билээ. За тэгээд нэг сонирхолтой зүйл нь хүүхэд байхдаа өөрөө хэл зохиож исэн гинэ. Тэгээд тэр хэлээрээ ганцаараа ярих айгуу дуртай байсан гэж. Ер нь бусадтай харьцаа гэхээс илүү өөрийнхөө зохиос хэлээр ганцаар ингэ яриад идэг. Тэгээд нэг удаа түүнээс IQ-гийн шалгалт авсан юм байна л да. IQ-гийн тест авсан чинь 195 авсан биш. Амар. За энэ бол зүгээр нэг ам дамцсан яриа гэдэг чинь тий. Шалгалтаар бол баталгаагүй баримтгүй 195 авч исэн гэдэг зүгээр юм ам дамцсан яриа байгаа. Тэгээд яагаад энэ яриа гарсан гэхээр миний IQ 195 юм чи би та нарт нэг тийм амар шалгалт өгөөд ах шаардлагагүй гэж энэ Джон Нэш өөрөө хэлжсэнээс нь энэ яриа гарсан байгаа байхгүй. Харин яг баталгаатай их сурвалжуудад болохоор IQ-гийн 160-аас 190 орчим гэж үздэг юм билээ. 190 гэхээр бас л угаасаа өндөр байгааз. За Джон багтаа ийм нийгмээс тусгаарлагдсан дотогшоогоо хөвгт байсан. Тэгээд тийм учраас нөгөө Марта гэдэг дүүтэйгээс ойлголцож чаддаггүй байсан. Тэгээд харилцахад маш их хүндрэл гардаг байсан гэж дүүн хожим дурсан байт юм билээ. Тэгээд ийм учраас жахтаа нэг тийм амар дотн өсөж бол ерөөсөө чадаагүй. Тэгээд Beautiful Mind гэдэг кинонд дүүн ер нь бол нэг тийм амар харагддаггүй шүү дээ тий. Бараг хардггүй. Тэгээд энэ нөгөө нэг Beautiful Mind гэдэг кино чинь яг юм Beautiful Mind гэдэг нэртэй номноосоо сэтгүүлсэн. Тэгээд энэ номон дээр нь Мартаг дурдсны хэсэг байдаг юм билээ. За энэ хэсэг дээр юу гэсэн гэхээр Марта ердийн нийгмийн хүн байсан бол Джон өөр гаригаас ирсэн юм шиг хөөхд байсан. Тэгэхээр энэ хоёрын хооронд бол ойлголцлын маш их асар их зөрүү байсныг илтгэж байгаа. За дунд сургуулаа төгсөх үедээ идеал тон системийн тухай гаргаж үйл гэдэг юм нийтлэлийг бичжээ. За тэгээд энэ нийтлэлийг уншингуудаа Карнеги институт түүнийг ийм тэтгэлэгтэйгээр илсүүлэхийг санал болгоод тэгээд Карнеги институтууд сурсан. Сурахтаа эхлээд инженерчлэлийн чиглэлээр сурж исэн юм билээ л дээ. Гэхдээ яваандаа математик руу татагдсан. За одоо бидний сайн мэддэг алтартай Принстон их сургуульд докторантурт элсэж ороод тэгээд эрдмийн зэрэгээ хамгаалах болж байна л доо. Тэгээд эрдмийн зэрэгээ буюу докторийн зэрэгээ хамгаалахдаа 28 хуудас юм докторийн ажил бичсэн байт юм байна. Оо за. Тий. Тэгээд энэ нөгөө нэг 28 хуудсын докторийн ажлаас нь шүү дээ тий. Хамгийн гол нь хасчиг гэхэр нэг үг болтдгоо. Нэмчиг гэхэр нэг үг болтдгоо. Бүр ингээд төгс төгөлдөр тийм төгс төгөлдөр нэг юм авах юм бол нэг үг авах юм бол утга санаа нь өөр болчих гээд нэг үг нэмэх юм бол бас өөр болчих гээд ингээд бүр юм төгс төгөлдөр ийм бүтээлсэн байгаа. Тэгээ өөрөө угаасаа яг юм төгс төгөлдөр перфекционист гэдэг шүү дээ тий. Ийм хүн байсан юм шиг байгаа юм. За тэгээд энэ докторийн ажил нь юу байсан гэхээр түүний мэдээж хамгийн алдартай бүтээл болох Нэшийн тэнцвэр гэдэг ийм ойлголт байсан. Тэгээд сургуулаа төгсөнгүүтээ MIT-д багшилж эхэлсэн. За тэгээд энэ үед сэтгцэн эмгэгийг бол бас ажлаа орхиод хүрсэн гэж байгаа юм. За дэмжээ ажилчтай танилцуулаад дэргээд орё. Манай нэвтрүүлгийг ST Creative дэмжээ ажиллаж байна. За зуны их засвар зориулсан зочир хямдралтай бэлэгтэй худалдаагаараа STS Brands дэмжин ажиллаж байна. Европын топ брэндүүд болох Ханын Arcopo-ыг 10-аас 89%, тавилгын AGT хавтан 40%, дагалдах хэрэгслүүд болон Финьо шалаа цогцоор авах алдашгүй боломж зөвхөн 6 дугаар сарын 7-оос 15-ны өдрүүдэд 100 айл зүгийн өөр 4 давхарт Panel House-ийн STC брэнд агуулгад үргэлжилнэ. За гоёлын хүрээ 40% хямдралтай төдийгүй 2 саяас дээш үнийн дүнтэй бүтээгдэхүүн авбал интерьерийн зураг гаргуулах үйлчилгээний хөнгөлтийн эрх зэрэг олон төрлийн давхар хямдралууд хүлээж байна. Утасны дугаар 9118 9789 9074 2828. За баярлалаа нэвтрүүлгийг дэмжиж ажилласан ST Creative. За ингээд 1959 онд буюу яг 31 наснда. За яг миний наснд дэр гэсэн үг л дээ. Параноид шизофрен гэдэг юм онш тавигдсан түүнд.
Гэхдээ яг ингээд ном дээр нөө шар ер нь бол энэ шинж тэмдэг нь яг энэ 31 наснда гэж байгаа боловч бүр залуудаа эхэлсэн мэсэг гэдэг Үгүй байсан суур байсан. Ер нь суур байсан. Энэ өвөгцсөн юм шиг байгаа. Шизофрен аав нь илүү ээжийн шизофрентэй ийм шинж тэмдэг илэрдэг. Удамшдаг гэж яриад байдаг шүү дээ. Тэгээд өөрөө параноид шизофрени бүр аягүй хүнд хэлбэртэй. Тэгээд хамгийн гол нь хүүхэд нь бас шизофрени шинж тэмдэг илэрдэг. Тэгэхээр энэ бол уламжлалын юм байх шиг байгаа. Тэгээ энэ параноид шизофрен гэхээр яа гэхээр ер нь бол хин юм сонсоод байдаг. Тэгээ өөрийгөө тагнаж байгаа юм шиг мэдрэмжийг авч эхэлсэн гэдэг. Кинон дээр аягүй сайн гардаг. Кино гэснээр сая нэрээ танад аргуныг өстө илчилсэн биз дээ. Өөрөө амар үзэх дуртай байсан юм байж гинэ. За манай дүү төрсөн өдөр нь алж байгаа дүүдээ төрсөн өдөр. Төрсөн өдрийн минь төргий. За тэгээд ийм шинж тэмдэг илрээд эхэлж байгаа юм л да. Ер нь бол ингээд хүн өөрийг нь тагнаад байна гэл ингээд яриад идэг. За жишээд үрдэх юм бол нээш өөртөө тааралсан залуусын зангиаг нь агиух зангиагаа ингээд зангиддаг шүү дээ. Тэгээд энэ зангидалтыг айгүйх анхаарч хардаг гэсэн байгаа байхгүй. Ерөөс ингээд зүрсэн хүн болгоныхаа зангианы зангидалтыг ингээд хараад яваад байдаг. Тэгээд айгүй нэг юм өвөрмөц өөр аргаар зангиагаа зангидсан ба шүү дээ. Тэр тохиолдолд тийм хүмүүсийг коммунистууд гэж итгэдэг байсан. Тэгээд ер нь бол тухайн үед ч нөгөө нэг юм зөвлөлт холбоот улс болон юу хоёрын хоорондын харилцаа тийм амар сайнгүй байлаа шүү дээ. Тэнгүүд зөвлөлтүүд дагаад байна. Бидний ингээд нэг ямар нэг юм хийх гэж байгааг мэдээд байна. Тэгээ бүр сүүл руугаа сонин дээрээс ингээд тэд нар хоорондоо бүр ингээд юм сонингоор дамжуул тарьсаад байна, марцаад байна гэдэг бүр ингээд юунууд нь энэ шизофрен бүр ингээд айгүйх газар авсан л та. Тэгээд шизофренийн энэ шинж тэмдэг бүр залуу байхад нь ажиглагдаж эхэлсэн. За киногийн санаж явах юм бол их сургуулийн нөгөө дотор байранд амьдрахдаа нэг найзтайгаа хамт амьдраад идэг штеп. Тэгээд заримдаа бүр түүнтэйгээ хэрэлдэж маргалтаад идэг. Тэгсэн чинь яг бодит байдал дээр нээж дотор байранд ганцаараа л амьдэрсэн байдаг байхгүй. Хажууд нь ерөөс нөгөө нэг юм хамт амьдардаг хүн байгаагүй. Хин нэгэн хамт байсан гэх бүр ямар ч тийм баримт байхгүй мөлий. За ингээд өөрөө нөгөө өвцөн гэдэг хүлээн зөвшөөрөө дэмжлэгээ хийж эхэлж байгаа байхгүй юу? 31 настайд яг юм оош тавигдчихгонгууд тэгээд эмээ ерөөсөө нөгөө нэг огтуудаггүйсэн. Им уухгүй байгаа шалтгаан нь өөрийнх нь нөгөө сэтгэн бодох, бүтээлтэй анхаарлаа төвлөрүүлэх энэ шинжийг нь дарангуулад байна гэж үздэг байсан учраас өөрөөр хэлбэл миний оюун ухааныг им дарангуулад намайг юу ч хийх, юу ч сэтгэж чадваргүй болгоод байна гэж үзсэн учраас эмээ уух айгуу дургүй байсан. Тэгээд эхнэртэйгээ бүр ингээд байнга маргалддаг ус чи эмээ уусна нэ тэрийг л. Тэгээд олон удаа эмнэлэгт хэвтээд цахилгаан эмчилгээнд орж өвчнөтэйгөө тэмцэжсэн чи хамгийн гайхалтай нь яасан гэхээр өөрийгөө ангах арга барил суралцсан. Тэгээд эцэст нь ер нь бол эргэж сэгсэн гэж хэлж болно л доо. Өөрийгөө ангах арга барил суралцсан гэхээр одоо юу хэлээд байгаа юм гэхээр ер нь бол ингэж байгаа юм билэ. Эмч нарынч дээр ихнэрэнч тэр ингээд нэг имээ уу эмчилгээгээ хийлгэх гэхээр би өөрийнхөө сэтгэлгээгээр буюу арсеналаар сэтгэж энэ өвчнийг давж гарнаа гэж боддог байсан. За энэ өвчин ямар математикийн томьёо юм уу? Та юу яриад байгаа энэ чинь өвчин штэ гэхээр яхаараа болтгүй юм. Би энэ бүгдийг өөрийгөө өвдсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхдөө арсеналаар л сэтгэсэн штэ. Миний тэр нөгөө нэг дотор байранд байсан гэдэг байгаа. Тэр найз намайг анзаарсан чинь хөвшөрөхгүй байгаа байхгүй юу? Ийм бодит амьдрал дээр байхгүй штэ. Тэгээ энийг би арсеналаар сэтгэж бодож олсон учраас энэ өвчнөтэйгөө би яг энэ аргаараа тэмцэнэ гэж өөрөө юу яж исэн юм бэлээ. Зөрүүдэлж исэн юм бэлээ гэх юм уу те. За тэгээд ер нь бол өөрөөр хэлэх юм бол сэтгэл зүйн логик дүн шинжилгээгээр өөрөө өөрийгөө эмчилсэн хүн гэж хэлж болно л доо. Тэгээ 2001 онд түүний амьдралыг харуулсан нөө Beautiful Mind гэдэг кино 2001 онд гарч байгаа шүү дээ. Тэгээд жүжигчид Russell Crowe дүргийн бүтээгээд Оскарын 4 шагналыг авсан байдаг юм байлээ. За гэхдээ энэ кинон дээр түүний амьдралтай холбоотой зарим хэсгүүд хасагдсан. За жишээлбэл Нэши ихнэрэн салж байсныг энэ кинон дээр харуулаагүй байдаг. Эхнэрээсээ салаад гэхдээ салсан ч гэсэндээ тусдаа амьдарч байгаагүй хамт амьдарч исэн юм билий. Яагаад гэвэл тий салсан мөртлөө. Тэгээ бүр айгуу сонин эхнэрээсээ салсан тэр жилдээ өөр үнтэйгээ гэрэлтэй батлуулсан юм байдаг. Тэгэд энийг нь кинонд ерөөсөө харуулдаг байхгүй. Гэхдээ нөгөө хин нээш өвдсөн байсан учраас ерөөсөө ингэж нөгөө нэг холдож явж чадаагүй нэг гэрт амьдардаг хэвээр байсан юм шиг байгаа. Тэгээ тэдний хүүнч гэсэндээ шизофрен өвчтэй байсан гэх мэтчлэн энэ зүйлүүдийг киноноос нь хассан. Тэгээд эхнэрээсээ салаа дахиад өөр хүнтэй гэрэлсэн байсан ч гэсэндээ хассан. Гэхдээ нөгөө нэг эхнэр Алиша гэдэг энэ эхнэр хүнээсээ ер нь салахгүй хамт амьдарч байсан. Тэгээд өөхөхтэй ч хамт байсан энэ хоёр хамт өгсөн. 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 86 наснда Нью Жерсид зам тээврийн ослоор эхнэрийнхээ хамт амиа олцсон. За энэ юу болсон гэхээр Аплийн шагнал гэж математикчдад өгдөг хамгийн дээд шагналуудын нэг байдаг. Энэ шагналыг авч хаад явж байхдаа машины ослолд орсон байт юм бэл. Тэгээд Нобелийн шагнал авч байхдаа би энэ бүхнийг эхнэр маань байгаагүй л хийж чадахгүй байсан гэж ярьдаг. Тэгэхээр хүнд хэцүү үед бүгдийг нь эхнэр Алишаа хамт давж гарч туулсан гэдэг юм бэл. Шизофрен өвчин
ингээд миний ингээд уншсанаар бол хүлээн зөвшөөрөх айгүй хэцүү гэдэг. Эхний би ингээд шизофрентэй гэдэг өөрийг нь онж тогтоож штэ. Та шизофрен. Энийг яг хүлээж авах уу, хүлээж авахгүй гэдэг чинь хүн бас өөрт нэг орон зай үлдэж штэ тий. Гүүгүй энэ одоо эмчнэр буруу ярьж байгаа скол ингэж хүлээж авах тэр хэсэг нь тэгээд нээш хүлээж авсан юм байна те. Тэр хүлээж авсан. Авахтаа яг нөгөө өөрийнхөө арсенал сэтгэлгээгээр одоо тэр кинон дээр жишээлбэл дотор байрны найз нь хөшөрөхгүй байна. Тэгээ бас нэг охин гараа байдаг шүү дээ. Тэр охин бас хөшөрөхгүй байхгүй. Гэтэл ингээд өөрөө хүнтэй гэрлээд хүүхдээ олоод хүүхэд нь том болоод яагаад он цаг өнгөрөөд ах чинь эдгээр миний хажууд хөшөрөхгүй байгаа. Би яагаад ганцаараа хөшрөөд байгаа гэдэг. Маш урт хугацаагаар үннийг ингээд логикоор ингээд цогж үзчихэж өөрийнхөө аль нь харж байгаа жинхэнэ аль нь одоо хиймэл үү гэдгийг ялгах тийм аргачлал өөртөө бүр ингээ удаан хугацаанд бий болгосон болж таарч штэ. Тэр чинь бол бас хэцүү штэ. Яг миний харж байгаа одоо энэ ертөнц яг зөв үнэн юм уугүй юм гэдэг би яаж ялгах юм. Бүгдээр нэр ингэсэн ингээ буруу харж үл яах юм чи ингээд нэг юм тарих гэдэг чи өөрөө маш сонирхолтой зүйл байгаа зү тэ. Ингээ бодохоор бас айгүй сонин. Маш сонин тийм. Юу яа гэм лээ. Өөрөө нөгөө Нобелийн шагнал гардуулахдаа хэлсэн үгэн дээр ингэсэн мэлээ. Би ерөөсөө энэ амьдралдаа хоёрхан зүйлд итгэж амьдарсан. Би Алишаг байгааг итгэж амьдарсан. Би их сургууль багшилдаг нь үнэн гэдэгтээ итгэж амьдарсан. Бусдад нь би ерөөсөө итгээгүү гэж ярьдаг. Тэгэхээр бүх харж байгаа зүйлдээ бас итгэхгүй эргэлзэх орон зай үлдээж хагаад тэгээд тэр одоо итгэдэг хэдхэн зүйл дээр л ингээл цохиж үзээл энэ үнэн үгүй юу гэл ингээд тэмтчиж явж байгаа юм шүү дээ. Одоо яг ингээд хүн ингээд харж байгаа бүх зүйл нь хоосон худлаа болж таарал ингээл тэмтчих шаардлагатай болж шууд харж байгаа нь үнэн биш болж байгаа. Тэгэхээр үнэхээр бас юм онцгой одоо бас миний бодлоор зүгээр ингээд сонссноор бол цэцгийн ярьж сонсноор бол их сэтгэлийн хат гэх юм уу их тийм төвчээр бас их ухаан зарцуулж ийж ингэж өөрөө тэмцэх орцоо гарч ирэх юм да. Нэлийн багасаа шинж тэмдгийн илэрсэн мөртлөнгөөсөө 31 настайдаа яг оншин тавигдаад тавигдаад тэрийг өөрөө хүлээн зөвшөөрөх хүртэл бас нэлээд цаг хугацаа орж байгаа шүү дээ. Энэ хооронд бол гэр бүлийн тэр асуудал юу эхнэр нөхөр хоёрын хоорондын маргааныг бол давж гарна гэдэг амар хэцүү байхгүй. Тэгээд сүүлдээ энэ чинь бүр галзуураад хүмүүс намайг тагнаад энэ тэрийг бүр нөгөө киноноор гардгаар бол хүүхдийгээ хүртэл ингээд даалгах юм орлого хийдэг шүү дээ. Айгүй хэцүү болдог. Тэгээд нөгөө яаж энэ киноны бас нэг айгүй гоё үйл явдал харагдаад байгаа юм гэдэг тэгэхээр Нобелийн шагнал гартуулах гээд ирдэг штэ хамгийн сүүлд нь. Тэгээд Нобелийн хорооноос Джониш танд ингээд Нобелийн шагнал гартуулах боллоо гэсэн чинь хажууд байгаа оюутнаас энэ хүн мөн үү? Энэ яг бодит уу? Би миний эсвэл юу тархин дотор болоод байгаа процесс үү гэж хажуудлынхаа оюутнаас асуудаг байхгүй. Тэгсэн чинь хажуудлынхаа оюутаа тийм эрх мэн энэ хүн бодит гэж хэлдэг. Тэгэхээр амьдралынхаа туршид л энэ хүн хүлээн зөвшөөрснөөс хойш ингэж нэг тэмчиж амьдэрсэн мөн. Дадал бий болгож тий. Ингээд бүр ингээд дамжлага бий болсон. Бид нар бол цэцэг ирсэн байна гэж бодох гэсэн бол заавал цэцэг ирсэн байна уугүй юу гэдэг юм энэ үнэн үгүй юу гэдэг дандаа давхар ингээд нэг шалгах тийм дадал бий болгож ийж тэгээд тэмцээ. Яа бас л тэр гайхалтай амьдралын тий. За хамтран ажиллагчаа танилцуулъя. Цэвэр тунгалаг цэнгэг амт Aquafina хамтран ажиллаж байна. За Aquafina цэвэр ус одоо Aquafina цэвэр ус бол дэлхийн борлуулалтуудыг чанар стандартад тэргүүлэгч савлсан усны нэг бөгөөд 40 гаруй орны сая хэрэглэгчийн сонголт болсон брэнд лээ. Дэлхийн брэнд гэж хэлж байна. За Aquafina нь хүний биеийн эрдэсийн зохимжтой харьцааг хангасан кали, натр, магний зэргийн эрдэс бодисуудыг агуулдаг. Тэгээ калием бикарбонат өндөр байдаг нь хүний биеийн хүчилжүүлэх буюу бид нар өнөө pH гэж яриад байдаг. Тэгээ pH-ийг тэнцвэржүүлэхэд аягүй сайн тусалж өгд юм байна. За Aquafina бол олон улсын стандартыг ханган үйлдвэрлэсэн эхний шатнаас эхлэн хэрэглэгчдийн гарт очих хүртэл бүхий л дамжлаганд Америк нэгдсэн улсын FDA гэж одоо дэлхийн одоо бүх хүнсний үйлдвэрлэл хүнстэй холбоотой үйлдвэрлэлүүд бол FDA стандарт авна гэж яддаг. За энэ FDA стандартаар баталгаажиж PepsiCo компаниас тавьдаг одоо шүүлтүр үзүүлэлтүүдээр шалгаад Монгол улсын савлсан усны стандарт хүнсний эрүүл ахуйн шалган хангасан үйлдвэрлэдэг. За тэгэхээр энэхүү усыг Pepsi, 7up, Mirinda, Mountain Dew зэрэг эмхийжүүл суундаа, Lipton Ice Tea болон Sting зэрэг энерги ундаа PepsiCo компани стандартын дагуу үйлдвэрлээд тэгээд хэрэглэгчдэд хүргэдэг GN Beverages компани албан ёсны онцгой хэрэгтэйгээр дотооддоо үйлдвэрлээд зах зээлд нийлүүлж байгаа юм лээ. Тэгэхээр бид нэр дотоодын үйлдвэрлэл дэлхийн брендийг дотоодынхоо үйлдвэрлэлээр яг өөрсдөө сонгоод авах боломжтой болж байгааг нь айгүй гоё таатай юм аа. За Aquafina бол өстой хаасайгуу дэлхийд аль ч улсад очсон бэжлэдэг дэлхийн одоо ийм том брэнд Монголд инхүү ус үйлдвэрлэгдэж эхэлж байгаа юм байна.
За бид нар худалдаж авахдаа ер нь бол хаасаагүй худалдаалагдж байгаа JS одоо жишээлбэл CU JS25 за EMART номин EMAR сансар EMOL оргил гэл ер нь бүх дэлгүүрүүдээр худалдаалагдж байгаа шүү. Тэгээд яг юм гоё дэлхийн брендийн усыг хэдүүлээ Монголдо үйлдвэрсэн байдлаар нь стандартыг хангасан ийм чанарын өндөр үзүүлэлттэй усыг худалдаж авч эрдэсийнхаа дутагдлыг нөхөх боломжтой байх нэ. За Акофина Монголиагийн та бүхэн фэйсбүүкээр хайгараа. Албиасны фэйсбүүк хуудсанд байгаа лайктаараа дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Харин утсаар мэдээлэл авъя хамтран ажиллах ажлыг ивэл 75 75 тэг юм байна. 75 75 тэг. За баярлалаа манай нэвтрүүлэгтээ цэвэр сонголоо цэнгийг хамт Акофина хамтран ажиллаа баярлалаа. Баярлалаа. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн булангараа бүгдээ дэлхийн түүхэнд 6 сарын 13-нд ямар он сонирхолтой үйл явдал болж байсан тухай ярина. Тэгээд бүгдээ Америкийн нэгдсэн улсын Небраска мужид очно. За энэ Чарльз Осборн гэдэг хүн 1922 онд 1922 оны 6 сарын 13-нд гахаачин гэх юм уу? Гахаа малдаг малчин хүмүүс гахаа малдаг Чарльз Осборн гахаага жигэндэг шүү дээ. Гахаага яг одоо ингэ жигэндэг тийм жигнэгч хагаад гахаач их шавартай шавар шалбагтай газар байдаг хальтарч унсан юм байна. За хальтарч унаад тархиа нэг эвгүй зөгцсөн. За тархиа эвгүй зөхөд одоо босч ирэхдээ шууд зогсож эхэлсэн. За зогсоод эхэлсэн. За ингээд одоо Осборн санаа зовоод энэ тэнд очсон. Ер нь бол ийм байт юм байна. Хүний тархины яг хэсэгт нь тархины хэсэгт нь медула облонгата гэдэг юм хэсэг байдаг юм. За энэ хэсэг нь бол хүний зогсох рефлексийг зохицуулдаг тархины хэсэг. Тэрийг зохио хийх болтой. Хүүдий. За ингээд энийг зогсноосоо болоод тансралтгүй зогсож эхэлсэн. Заримдаа минутанд 40 удаа зогсдог. Хэцүү юм тий. Гэл одоо ингээд явах нь шүү дээ. За гайгүй болохоор минутанд 20 удаа зогсно. Тэг ялгаагүй шүү дээ гэж байгаа л. Тэгээд юм яар гэхлээр ингээд харах хэцүү тий. Тэгэл бүр ингээд эн чинь амьдралд нь бүр бүх юмд нөлөөлж байгаа шүү дээ тий. Бүүн асуудал болсон. За ингээд одоо Чарльз Осборн янз янзын эмчнэрт хандсан. За тэгээ эмчнэр бол түүнийг ийм янз янзын эмчилгээнд оруулах гэж оролцсон. Ийм мэдрэлийн судлыг бүгэлдэг бүр хагалгаа хийх гэж үзсэн. Аль нь ч ажиллаагүй. За ингээд хэдийгээр зогссон ч тасралтгүй зогсоод байгаа ч 2 удаа гэрэлсэн байгаа. 2 удаа 8 хүүхэдтэй. Тэгээд хамгийн гол нь зогсоход бас нэг хэцүү асуудал нь байнга зогсоод байвал нэг хэцүү юм нөгөө амьсгал авахд айгүй хүндрэлтэй л гэдэг юм байна л да. Тэгээд зогсолт дундаа амьсгал авч сурсан гэж. Тэр ингээд одоо тасан зогсож амьдарч байна шүү дээ тэгвэр юм. Тэгээ ингээд зогсоод ахаар яг ингээд дотор эрхтнүүдийн хувьд ингээд булчин амар чангарчдаг байхаа тийм. Байнгын. За байнгын. Тэгээд хамгийн гайхалтай нь 68 жилийн турш зогссон. 68. За энэ хооронд би бүр зүгээр хэдэн сар зогссон юм бол гэж бодсон чинь 68 жил. За энэ Гиннесийн рекорд. За энэ одоо зогсож эхэлсэн өдөр 1922 оны 6 сарын 13 байна. Ингээд нийтдээ амьдралынхаа турш 430 сая удаа зогссон байна. Юу гэсэн юм бэ? Зүрхний цохилт чинь 1 тэрбум хавцаа хүнийх байдаг гэдэг шиг л бараг тэр цохилт болгондоо зогсож амьдэрсэн юм хүн багтах 68 жил гэхээр. Энэ тэгээд зургийг харсан чинь нүүрнийх нь хэлбэрт хүртэл өөрчлөлт орчт юм уу да? Заста магадгүй те. Тий, яг энэ нэг эрүүнийх нь доотлын хэсэг нь нэг тал руугаа айгүй далин юм бах юм. Айгүй хурц үнцгтэй. За тэгээд 1990 онд ерөөсөө яг одоо 90 онд гинт зогсоо болсон. Ямар ч шалтгаангүйгээр. Зүг зүгээр ажилласан. Харамсалтай зогсохгүйгээр 1 жил амьдэрсэн. Их сонин. Тэгээ яг ингэ нас орохоос өмнөхөн зогсохоо болоод 97 наснда таалт өгсөн мэт юм. Тэгэхээр бас их урт өндөр нассан байгаа. Зогссон мөртлөө өндөр нассан юм хүн байт юм байна. Ингэж зогсож эхлэхдээ хэдэн настай байсан юм бол? Зогсож эхлэхдээ 97-оос чинь тэрийг насгаар 1990 зааж талах гэж. За 20 эдэлээс юм шиг байна. Баримжаалаад авчаа. За дараа нь дахиад бас 1906 сарын 13-нд болчихсон сонирхолтой тийм тохиолдлууд байна. За нэг тохиолдол нь Америкийн нэгдсэн улсад нэгэн шинэ хууль батлагдсан. Энэ хууль бүр ингээд санаанд оромгүй хууль гэж хэлж болно. 1920 онд Америк нэгдсэн улс 6 сарын 13-нд
шуудангаар хүүхэд зөөхийг хориглож исэн. Хөөлтөс болгож исэн. Шуудандаагүй явуулчихдаг гэсэн нэг алтартай зураг гэдэг шүү дээ. Үгүй харин тий би бүр ингээд уншаад бүр итгэхгүй байлаа. 1910 онд Америк нэгдсэн улс чинь аврах том газар нутагтай шүү дээ. За тэгээд ихэнх нь одоо мэдээж хөдөө одоо малчин тариачин хийж амьдардаг юм хүмүүс хөдөөний хүмүүст ийшээ тийшээ бараад таваараа зөөх нь маш том асуудалсан. Тэгээд шуудангийн үйлчлэгээ шинэ үйлчлэгээ нэвтрүүлсэн байна. 50 паунд гэдэг чинь одоо манайхаар л 22 кг орчим юм да. 22 кг хүртэлх бараг шуудангаар зөөлгөж болно гэдэг үйлчлэгээ нэвтрүүлсэн байна. Тэгээд аргагүй л тэгэл хөдөөний хүмүүс арга буюу ингээд асуусан гэж ярьж байгаа юм л та. Миний хүүхд 22 хүрэхгүй шүү дээ. Манай хүүхд 22 хүрэхгүй. Чи шуудангаар хөргөдөг ч гэдэг гойсон гэдэг. За ингээд хөдөө Америкийн хөдөө байдаг хүмүүс хот хооронд хүүхдүүдээ шуудангаар өгөөд явуулдаг гэсэн. Бүр яг үнэнгээс маш алтартай зураг зөндөө байдаг. Тэгээ яадаг гэсэн мэхээр ингээд хувцсан дээр нь хөргөн ингээд шуудан ч хөргөхэд ингээд дээр нэг марк наах хэрэгтэй шүү дээ. Хувцсан дээр нь хүүхдийн хувцсан дээр марк наачаад за ингээд имээргүй явна. Явуулчихдаг гэсэн байгаа. За тэгээд энд нь бас их марцсан энэ шуудангийн ажилчид айгуу тийм юу яг ажил шигээ албан хамтдаг ажилчид нь ингээ хүүхдийг авч явахдаа яг л энэ бараа таваар авч явж байгаа шиг тэгж хамтдаг байсан зүгт идэг байсан. За ингээд ер нь бол 60 тухайн үеийн 15 цент гэдэг бол одоо үеийн нэг $20 гэдэг чинь $5 гэдэг чинь нэг ер нь нэг 20-30 мянгаар л одоо дархан руу хүүхдээ явуулж байгаа юм бол амар юм биш үү те. Дархан руу ингээд шууд хараа хяналттай тэгээд явцдаг байсан. Олон хүмүүс донд явуулаагүй те. Зүгээр нэг юм орон нутгийн тээвэрт хийж явуулаагүй. Яг нэг хүнд ингээ хариуцуулаад явуулчихна гэдэг чинь айгүй гоё үйлчлэг байгаа юм. Харин тий. За ингээд яасан бэ? Энэ харуулж штэ. Харин тий. Хүүхдүүдийг зүгээр ингээд шууд бас зэрлэг байгаа шүү те. За гэхдээ яалтчгүй энэ үеийн амьдрал бол тийм бас амар байгаагүй. Дээрс нь мөнгө төгрөг хэцүү байхад маш их хямдхан хөргөлөх боломж хахад имээрүүн ингээл явуулчихдаг. За ингээд ер нь бол Америк нэгдсэн улс тасар ихээр хүүхдүүдийг зөөж эхэлсэн. Одоо шуудангаар өгдөг ийм үзэгдэл нэлээд газар авцсан. За энд аз болоход тийм шуудангийн зүйлтэй холбоотой ямар нэгэн аюул занал хил тохиод гараагүй. Гэхдээ шуудангийн ажилчид болон компаниуд өөрсдөө энийг дахин бодолцож үзээд одоо шуудангийн ажилчид миний хүүхдийг хөрөж өг гэхээр үгүй гэж хэлж чадахгүй хууль байхгүй болохоор за энэ бас ингэж яагаад асуудалд орчих юм бэл аюултай гэд тэгээ хуулиа 6 сарын 13 батлаад үүнээс хойш шуудан цөөхөн цов болсон юм байна. Амьд бие тээвэрлэж явна гэдэг угаасаа хэцүү одоо жишээлбэл ийш тийш морь мал тээвэрлэж явах хүртэл хэцүү л байдаг штэ тий. Гэтэл яг ингэж бүр нэг хүүхэд тэгээд эн чин хэрвээ хоол зөөх шаардлагатай болох юм бол дунд нь одоо өвч мөгжийн өгдөг сүмөгийн өгдөг чихэр боо моор хахарддаг. Гэхдээ яг л одоо тэгж яахгүй л одоо шууданчтай л их дарамттай юм да бодоход харин хэцүү байгаа л хүүхэд зөөнө гэдэг чинь. Тэгээд ялангуяа тийм нэг гэр бүлтэй болоогүй хүүхэдтэй харьцах ив арга олоогүй хүн шууданч байвал бүр тэгээ хэцүү штэ. Хажууд нь уйлаад байдаг яах вэ гэж тэврээс ихсчээд чадахгүй. За 1971 онд бас дэлхийд дахин 6 сарын 13-нд маш сонирхолтой үйл явдал болж ирсэн юм байна. Австральд Жеральдин Бродрик гэдэг юм бүсгүй төрсөн 71 онд. За ингээд нөхөр нь бол хэлсэн мэт лээ. Би ууг нь бол ганц л хүүхд хүлээж исэн да. Гэсэн чи арай л их үү гэж хэлсэн уулгалцсан. 12. 9 хүүхд. Арай гайгүй байна. 9 хүүхд төрүүлжсэн анхны юм тохиолдол юм байна. За дэлхийн дараагийн рекорд эзэмших хүртлээр хамгийн олон хүүхд төрчихсөн. Гэхдээ энэ тохиолдолд бол харамсалтай байна. 9 хүүхдүүд нь эсвэл эндсэн юм билэ. Ер нь бол 9 хүүхдүүд эсвэл эндсэн. Олон хүүхд төрөх тохиолдолд эндэх магадлал илүү өндөр байд юм байна л да. Ер нь тэгээд эсвэл эндсэн. Гэхдээ яг ингээд дэлхийн түүхэнд бол 9 хүүхд анх удаа бүртгэлтэй 9 хүүхд төрчихсөн. Анхны тохиолдол бол 1971 оны 6 сарын 13 юм байна. Австральд. 5 хүү, 4 охин энэ тохиолдол. За тэгээд яагаад ийм олон хүүхд төрөөд байдаг юм бэ гэхээр за нэгдүгээр удамшилтай холбоотой. Хоёрдугаар сарын тэмдэг эрэхтэй нөгөө заримдаа ирэхгүй байж үжсэн гинт огцсон олноор нь ирдэг нэрдэг. Тэр үндгийн тэнцвэргүй байдлыг бий болгодгоос болоод хаяа 2 юм уу 3 одоо үндгээс бий болгоцсон байдаг юм ихтэй. Тэр тохиолдолд ингээд олон хүүхд төрөх магадaltaй байдаг гэсэн. За энэ тохиолдолд маш онцгой буюу 9 үндгээс ингээд бий болгоцсон байсан болж харж байгаа байхгүй. Тэгээд 9 ихэр гэсэн үг юм уу? 9 ихэр гэсэн. Яа би зүгээр 9 хүүхдээ болсон гэхээр дараалал юм бахдаг гэсэн 9 ихрээ. 9 их нэг өдөр дотор дараалал. Юу гэсэн тэгээд нэг өдөр төрж аим чинь ихэрлээ шүү дээ. Гэхдээ харин би нөгөө 9 хүүхэдтэй болсон гэхээр нь нөхөр нь ингээд нэг хүүхдээ олцоод 2 хүүхдээ олцоод 3 хүүхдээ олцоод за одоо болидо гэсэн чи ихнэр нь төрөөдлээс юм бахдаг гэж бодохгүй юу?
Өөөрөө 9 ихэр хүүхэд төрсөн. Нэг доор ийм үзэгдэл болж исэн юм байна. Би өөртөө айгүй ойлгомжгүй хэлсэн байна шүү дээ. 9 ихэр хүүхэд төржсэн. За тэгээд их олон хүмүүсийг ангаалгаж ирсэн. За хамгийн бас энэ тохиолдол хөгжилтөнд тухайн үед бол ууг нь бол хит авьяа бол нэлээд хөгжсөн байсан боловч хит авьяагаар харуулаагүй юм билээ. Тэгээд яг түрх үед л 9 хүүхдийг олж мэдсэн. Нэрээсээ одоо арай л олон үл гэж хэлэх юм байна да тий. За энэ төрөд нэвтрүүлэг өндөрлөх цаг болсон байна. Мөрөөдлийн хурмаа хийгээд Болсрын аялал бэлгэн даваарыг сүрэтагаар Мондогт компани хамтран ажилласан. За мөн Цэвэр тунгалаг цэнгийг хамт Акофина хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдоо өргөжлүүлээд 8 цагаас радио мэдээг үлээн сонсоод 8 цаг 10 минутаас та мэдхийн нэвтрүүлгээр хэдүүлээ эргээд уулзъя. Баярлалаа Аргуна. Баярлалаа цэцэг.